Зохиолч Жанцанбөрвийн Амгалан Баатар. Айлтгал өгүүллэг. Мэргэн вангийн хошууны шавг сүүждийн хөлийн манаа гайлын газар цувраа хідэн бор гэрээс бүрдэнэ. Өрхийн суман манаа нь хэл хязгаарын бүрэн бүтэн байдлаас гадна сүм хийд орон нутгийн иргэдийн аюулгүй байдал мөн гайлын татвар хураах ажилд хүч нэмэгдүүлэн дайчлагддаг байлаа. Энэ удаа хөлийн цэрэг гайлын хороонд шүүх таслах хэргийг бүгд шийтгэгч яамны тэргүүн сайд намсраан шийтгэн олгосон албан бичгтээ түшмэл хүндтэйгээр морилов. Түшмэл хөлийн манаа гайлын албаныханд хандан сар гаруй өмнө шудраг ардын хэл болгосноор өгсөн хүний шарил дотор их хэмжээний алт мөнгө далдлан хилээр гаргахаар завдсныг илрүүлсэнд талархаад мөнхүү хэргийн захиалагч урагшаа хил нэвтрэхээр хүрээнээс нааш хөдөлсөн тухай өгүүлв. Хөлийн манааныхан хэдэн өдөр отон харуулдавч багахан жингийн цуваа энэ өдөр дайран өнгөрснөөс өөр сэжигтэй зүйл харсангүй. Хүрээнээс морилсон төлөөний түшмэл хэрэг явдал санснаар өрнөхгүйд гарт барьж дээш айлтгачаар зүйл үгүй. Ажил хэрэг олигтой үр дүнд хүрсэнгүйд цухалдаж ойртсон хавьдсан бүхнийг тасчих шахан омогдоно. Өртөөний сахиул хазгар өвгөн эрхэм түшмлийн уур цухлын зах зухыг хүртэж домб той цайг өдөртөө хідэнтэй халааж төдий тоолон галын гэр рүү маажгнав. Өглөөгүүр дайран өнгөрсөн бэсрэгхэн цуваанаас хойш амтэн хүний бараагүй байснаа нар ханын элэг өнгөрөх хэрд илжиг луус зайлсан хоёр хужаа дөтлөн айсвэ. Өдөрхөн хөдөлсөн жингийн цувааны ахлагчийн өгүүлсэнчлэн хэдэн арг мөөг жаал ангийн арьс ноос үсгэн дайж байсан хэмээгдсэн хоёр хятад аж. Бэлтээхэн дорвтой хужааг хүсэмжлэх түшмэлд энэ зэргийн ядруу хоёр чунга сэжиглэгдэж санаанд орох нь бүхэл хүн байна хэмээгдэж нүдэнд нь ч торсонгүй. Ойрмогхон буудалсан тэдний илжиг газарт хэвтэн хүзүү тавих нь ихэд ядарсан шинжтэй. Хоёр хужаа тэрвхэндээ амарч байснаа залуухан нь дэвхрэг голио хөөцөлдөн тонголцох нь уйдсан олны зугааг гаргахач. Тэгснээ хооллох аядан мантуу төдийхөн идсэн болоод хөдлөв. Явуулын улс зүс буруу илжиг луус хотж банхрын боргоонд зугуухан алсарч хэдэн ноорхой гэр торойн хоцров. Ширүүн түшмлийн гэрийн ширмэл үүдийг зориггүйхэн сөхөх сахиул жамблыг харсан тэрбээр хөмсөг өргөн харц шидлэв. Өвгөн өөрийн таамагт итгэлгүйхэн хэрнээ ээрч мууран байж ийн өгүүлв. Эрхэм түшмэл таны тухыг алдуулсан бол өршөөгөөрэй. Танд айлтгах зүйл байна. Хов жив бол төвг цаашаа шүү. Хөл гар өвддөг бол алба ацаглах хэрэг юм. Эртээ харвил барав хэмээн түшмэл яозгүй аашлав. Хаанаас та хил гайлд аль жургааны үеэс зүтгэж ирэв. Тэгээд хужаатай хамаатай айлтгал мэдүүлэх гэсэн шүү санаатай юм л да. Ухаанда аль тэр хэзээ мэдгүй үхэх шахсан хөгшин луухан танд ямар гай тарив? Түшмэл та тогтож айлт. Илжиг модон худрагандаа гэгчээр ингэтэл ядарсан илжиг урд нь ёр харж байсангүй. Хэвдсэн газарт нь хоёр дөрөө нь хоноглосон аятай хонхор үүсгэтгэж маажаад байх нэ. Арай хим босч хөдлөхтөн илжиг луусныхан дөрөө хавирсан мөртөх хүний урманд хан хийсэнгүй.
Мэдээ. Энэ чинийг л лоосуутай болоод явчихлаа. Харин луус нь ажирахчгүй сайварлаад төрүүлсэн шүү. Та минь болгоохоорой. Хэмээн өгүүлээд өвгөн жамбал ёсог үүсээгээд ухран гарав. Харуу бүрийгээс өмнөхөн хамаг саа тодгорыг давлаа хэмээн урамшиж хазгай хэлээр Монгол дууг гунгнах аядан илжгээн тавчих хуцаавгийн чихнээ Монгол мордын омголон туурай элсэрхэг хөрснөө бөмбөртгүй хүдрэрчүүдийн аргил дуун орчныг нөмрөв. Айж балмагдсанда цөс нь хагарч үхэж байгаа өвгөн данжаад эцсийн мөчөд өнгө хувирган нүд төөрүүлж бодсон амнаасаа илүүтэй хайрлах хос алтан бүүргийг тас зуурсан чихтэй хоёр алтан дөрөөний сурыг чивчиртэл жийсээр ам тавьсан аж гоо. Зохиолыг бичсэн Жанцан бүрвийн Амгалан Баатар, уншсан Эрхэнбаярын Бат орж.